НТВ-ийн мэдээ үзэгч та бүхэнд гадаад мэдээгээр үргэлжлэн урьж байна. За, Украин улс зөвлөлт холбоот улсаас салж тусаар тогтнолоо зарлсны 35 жилийн баяраа дарийн утаа Пужингийн дуут тохиондоор тэмдэглэж байна. Дайны хүнд хэцүү цаг үед тохиож байгаа энэ түүх өдөр ерөнхийлөгч Зеленский ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр Украин улс инх тайвныг маш их хүсэж байгаач ямар ч нөхцөлд бууж өгөхгүй гэж мэдгдлээ. Түүнчлэн Оросын түрэмгийллийг зогсоохын тулд Донбассын бүс нутгийг шилжүүлэн өгөх тухай яриаг нцаасан байна. За мөн Оросын албаны улсыг хилцээрийн ширээнд суулгахын тулд холбоотон орнуудаас улам хүчтэй зэвсгийн дэмжлэг, эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ шаардхаа зарлалаа. Тусгаар тогтнолын ойн баярын арга хэмжээнд оролцохоор Их Британий ерөнхий сайд Энди Бернхэм, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста тэргүүтээ гадаадын өндөр дэд хэмжээний төлөөлөгчд Киев хотноо хүрэлцэн иржээ. Ерөнхий сайдын албан тушаалд очсноос хойш анхны гадаад айлчлалаа Украинаас эхлүүлж байгаа Энди Бернхэм, Украинд туслах хүсэлтэй орнуудын эвслийн уулзалтыг даргалан оролцож байна. Тэрээр Их Британи улс Украиныг альч цаг үед тууштай дэмжих болно гэдгээ илэрхийлж, батлан хамгаалах чиглэлд чухал шийдвэр гаргаснаа танилцууллаа. Энэхүү айлчлалын хүрээнд Их Британи улс Украины алсын тусгалтай Пужингийн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодиттой дэмжлэг үзүүлэхээ зарласан юм а. Тодорхойлбол Европын тэргүүлэгч алсын тусгалтай далавчид Пужингийн эд ангиудын нууцлалтай мэдээллийг гаргаж өгөхийг засгийн газраас зөвшөөрсөн байна. Ингэснээр Франц болон Украин улсууд Пужингийн угсрах шугамыг дотооддоо байгуулах боломж бүрдэж, Оросын гүнд байрлах логистикийн байгууламжуудад зохилт өгөх Украины чадвах эрс нэмэгдэх юм а. Үүнтэй зэрэгцэн хар тэнгист хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг усан онгоцууд руу чиглэсэн халдлагыг зогсоох асуудал хурцдмал хэвээрээ байгаа. Ерөнхийлөгч Зеленский олон улсыг үр тарианы хөлөг онгоцуудын эсрэг чиглэсэн халдлагыг зогсоох хэлэлцээрт бэлэн биш байна хэмээн мэдгцэн. Украин улсын зүгээс иргэний зориулалтад тээврийн хөлөг онгоцууд руу харилцан давтлахгүй байх саналыг тавьсан ч Оросын тал Украиныг Оросын эрчим хүчний дэд бүтцэд өгөх зохилтоо зогсоохыг хариуд нь шаардсаар байгаа. Зеленский Оросын энэхүү шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн. Хэрв Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү чиглэсэн Украины зохилтыг зогсоох бол Оросын талч мөн адил Украины эрчим хүчний системд халтгаа бүрэн зогсоох ёстой гэсэн байр суурийг тэрээр илэрхийлсэн байна. Одоогоор Оросын зэвсэгт хүчин фронтын шугамаас гадна Украины хот суурингууд руу чиглэсэн агаарын зохилтоо улам эрчимжүүлсээр байгааг албаныхан мэдээллээ.